муужгаа амьдран суудаг байжээ. Тэрээр өдөр хоногийг ангөрөө хийж алтан шаргал наранд гидсэн илэн хэвтэж өнгөрүүлдэг байжээ. Цаг цагаараа байдаггүй, захилдаг хөхөөрөн байдаггүй болохоор орчлон хорвоогийн жам ёсоор өтөл насанд дарагдаж нэг л мэдхэд ангөрөөг алдалгүй барих хурцгамс нь хугарч арааш өгнөгөөж. Аргаа барсан өвгөн муужгаа богд саваан үрч нутаг сэлгэн нүүж гинэ. Яваад л байж. Явсаар байгаад нэгэн сайхан нутаг дэрж оромжон босгон түүхнэж гин. Өнөөдөр чинь ямар сайхан өдөр вэ? Нормантч. Ой, тэр юу вэ? Харин тэр юу вэ? Нэрээ юу гинвэ? Энэ хэнийх юм болоо? Очи, очгоо. За тэгээ. Хүүхдүүд орцгоо дэшээсөө цаавуу идээд өвгөн ахаас айсны хүүхэд. Оо, таараа биднийг идчихгүй. Яасаа гэж тэ тунар мань ядарсан муу ах чинь яасаа гэж та нарын идэж нүгэл хураахав бэ? Нүгэл муу ах нь сайхэл хүртэж бурхны шав болсон болохлээр одоо өвс идэж усууж үлдсэн амьдралаа өнгөрөх учиртай юм шүү дээ. Оо, та ханаас хаа хурц явна? Яа, өвгөн ах нь алс холгоотроос одоо номын мөр хоож явна да. Харин та нар ч одоо хэдүүлэн амьдардаг дээ. Оо, хідүүлээ гэсэн чи юу гэсэн үг вэ? Харлаа. Гэхдээ та нар ч одоо хэдүүлэн амьдардаг мэддэггүй юм биш үү дээ. Ингээд та нар ч тоолж мэдхүү. Оо, та тоолно гэсэн чи юу гэсэн үг вэ? Эдэ тоолж суух шиг жаргалтай юм чи энэ орвоод байхгүй даа. Оо, та бидэнд тэр тоолно гэдэг эрдэмээ зааж өгөхгүй юу? Бид нар танд шав урж болох уу? Яхаа одоо ханан гэрмэн холдож хатан гэрмэн ойрцсон надад тооны ухаан зааж суух хэцүү л байна. Гэвч та нар маань хэцээ юм бол багш нь юунда тургууч хөвдөө. Тэгээд маргаашнаас эхлээд наран жаргах цагаар манай жиж тооны ухаанд шамдан суралцгаа хөвгөөд.
2 1 3 2 4 5 4 6 5 Өнөөдөр ингээд болно уу хүүхдүүд минь аа? Маргааш ирж тоогоон татаарай. Өдөр вэ? Ястаа сайхан байна. Бүгдээ өнөөдөр юу хийх вэ? Өвлийн хүнсээ бэлтгэх юм уу? Багш биднийг тоогоо давтараа гэсэн биз дээ. Нэрээ тэгэл та. Тоогоо давтаа тэхүү. 1 2 3 4 5 6 Багш биднийг долоон бор хотно гэсэн шүү дээ. Ингээд бидний нэг маань алга байх шиг байна. Шүмбөлөө маань алга байна шүү дээ. Шүмбөлөө маань босоогүй л байгаа юм байх л да. Ийм сайхан өдөр ногоортлоо унтаад л. Шүмбөлөө. За бид орц сэрэхээс биш. Шүмбөлөө маань хайцсан болоо. Нэр хайчваа. Хүй. Тэр багшийн гэрээс утаа гарч. Дүү маань биднээс төрүүлж босчоод багшийн татсан болов. Нэрээ дүү маань сэргэлийн болохоор багшийн очиод тоогоо давтаж байгаа байх л та. Бүгдээрээ багшийн очицгоё. Тэхүү. Тгий. Явъя. Шавнар мөн тэгээд сайхан амарцгаас нэ. Юу гэж явна та? Сайхан. Багшаа. Манай баг дүү Шүмбөлөө танаад ирээгүй биз? Вэ? Яасан? Манай тэрэггүй. Дүү маань урчин гэртээ ирж хонсонгүй. Та нар ч одоо өчигдөр манайхаас хамтдаа зүгтэн гараа битэн ч да. Модуу маань хаашаа алга болчихов доо. Арай хэрийн амтны хоол болчихсон биш байгаа да. Бидэнд чинь энэ нутагт чан нохоо митэн дайсан мондохгүй шүү дээ. Дүүнэр мань уйлаад яах вэ? Өнөөдрөөс эхлээд сэрэмжтэй байцгаая. Битүүл. Батта дургагаас нэгийг хасгаад хэдүүлдэг үү? Дүү маань дараалаад алга болчихлоо. Одоо яах вэ? Бид багшийнхаас гараад шууд л гэртээ ирцгээсэн. Замд маань элдв амтан тааралдаагүй. Тэгэхээр одоо яасан байж таарах вэ? Багшаас асуух. Үгүй ээ. Тэр ч мэдэхгүй л гиндэ. Би лав багшийн очхоос хайж. Энд чинь юу гэсэн үг вэ? Арай та нар чинь
Багшийг бидэнд тооны ухаан зааж өгч байгаа буянтай амтныг багш биднийг мэхлэхгүй ээ. Багш нь ч багш л та. Тэгтэл тэр чинь муу шүү дээ. Нэрээ тийм шүү. Ахын үгийг бодгол хэрэгтэй. Багш мөн бишийг шалгаж үзэх цаг болжээ. Яаж? Мэгэн буурал аавын минь үлдээж өгсөн мөнгөн хонхыг отол хэрэглэх цаг боллоо. Тэр мө жижигхэн хонх бидэнд юугаар л хэрэг болов гэж дээ. Тийм биш. Та нарт хэрэг болно гэж аав минь хэлдэг байсан биз дээ. Отолын шидийг нь үзэх цаг боллоо. Тэгээд яаж? Эрхэн хүндэт номын багш тамдаа эцэг хөвгдөөс үлдээж өгсөн энэ нандин сахиусыг өргөн барья. Яллаа, шавнар мань яллаа. Би энэ сахиусаа чинь насан үрд нандинг хадгалж явах болно. Одоо бодоо. Таваас нэгийг хасахад хит үлдэх ээ? Таваас нэгийг хасахад хэд үлдэх вэ? Хэд үлдэх үү? Төрөө. За. Одоо болно. За, маргааш үргэлжлүүлье. Одоо цуураад гарда, аа? Ингэж л ухаант бяцхан охтнууд хорон санаат хөгшин муурнаас ам биеэн аварч чаджээ. Хорон санаа нэлжлэгдсэн хөгшин муур аргагүй эрхэнд энэ нутгаас зайлан явсан.